Яролнон сонсох түн язгууртан дээдсийн ухаанаас ундаалж үндэсний эрхэм зүйлс итгэл үнэмшлэн бадрааж Монголон эрхэмлэн хүндэтгэж мөнх тэнгэрийн хүчин дор хөх Монгол сэрж байна. Хэлж Монгол. Имиж байхгүй хувьд бол мэдээж ямар нэг имиж бол байж байгаа. Тэр имиж нь харин одоо олон улсад зөв байна уу, буруу байна уу, эсвэл тэрэн дээр нь бид ихлээр судалгаа хийжгаад одоо бид нар өөрсдийнхөө Монгол улсыг бол одоо их сайхан түүхтэй, одоо өв соёлтой, одоо тодорхой хэмжээр хөгжиж байгаа ямар улс гэд мэдээд идэг. Олон улсын түвшинд яг манай Монгол улсыг бидэн шиг мэдж байгаа хэсэг нь тодорхойгүй. Тэрийг судалгаар тодтох ёстой. Тэгээд тэр имиж хэрэг буруу ах юм бол эсвэл бид нар энэ имижийг олон улсад бүрдүүлэх ёстой гэх тийм нэгдсэн бодлогоор бид нар тууштай ажиллах ёстой л доо. Тэгжээж имижээ зөв болгоно. Гадаад харилцаа ч юм уу одоо судалгааны байгууллагууд одоо бүх улсаар судалгаа их нь хашаа тийм ээ. Тэгэхээр одоо Англи, Америк, Орос, Хятад, Япон, Солонгос гэнчлэн том улсуудын иргэдээс төрөлх маягаар одоо Монгол улсын тухай бодоход хамгийн ихний сэтгэл юу ах вэ? Нийгэм улс төрийн хувьд хүмүүс нь ямар зан ааштай, соёлын та мэдхүү, түүхийг мэдхүү гэх мэтлэн ингээд асуулт асуухад хүмүүсийн хариулт нь юм л та. Тэгэхээр имиж бол одоо Монголд 2 3 аялжсан хүний хувьд бол Монголын талаар бол огт өөр сэтгэл имижтэй байхад Монголын талаар огт мэдхгүй нэг Австралийн тосгонд амьдарч байгаа иргэнч гэдэг юм огт юусэн мэдхгүй тийм ээ. Тэгэхээр тэр бүх хүмүүст хүрсэн байж чадчихэж улсын имиж өндөрт гарч байгаа. Тэгэхээр энэ жишээ хэлэх юм бол Солонгосын жишээд 2000 оны ихээр өөрсдөө судалгаа хийсэн одоо цахилгаан бараа нь одоо бол их сайн бид нар мэдээж тэ Солонгос бол Японтой өрсөлдөхөц гэдгийг тухайн үед бол яг адилхан LG брендing юм уу Samsung брендийн цахилгаан бараанууд олон улсын зах зээлд гарахаар одоо нэг Японтой юм уу Германтай ингээд өрсөлдөх чадвар нь их муу үнэлэгдэхгүй байсан. Тэгэд яагаад манай бараа ингээд бүтээгдэхүүн одоо сайн борлогдохгүй байна вэ гэж судалгаа хийсний үндсэн дээр энэ бол улсын имиж нөлөөлдөг юм байна. Яг адилхан чанартай одоо сайн үзүүлэлттэй бараа бүтээгдэхүүн улсынхын имиж муу болонгот одоо хүмүүс шууд Японыхыг илүү гэж худалдаж авдаг ч юм уу ийм гаргалгаа хийсэн судалгааны байдаг л да. Тэгэхээр энэ нэг улсын имиж гэдэг байгаа зүйл маань хүмүүсийн худалдаа авалтанд нөлөөлдөг. Одоо Швейцарын цаг бах уу, Солонгосын цаг хоёр зэрэгцүүлэх юм бол бид нар мэдээ Швейцарын цагт нь илүү итгэдэг шиг байна гэсэн. Тэгэхээр одоо утасны зах зээл дээр бол Солонгосын утсыг бол бид нар мэддэг болчлаа тийм ээ. Гэх мэтлэнгээр өөрийнхөө аль давуу талыг мэдээж бүх талаараа давуу талтай юм жоох. Манай улсын хувьд бол одоо цэрэг зэвсэглэлээрээ ч юм уу, одоо хүн амынхаа тоогоор ч юм уу мэдээж амжилтанд хүрэхгүй тийм юм одоо бид нар одоо ийм хүчрэг улс гэд одоо брендинг хийх гээд ах юм бол амжилтгүй. Тэгэхээр одоо манад байгаа дэлхийд мэдэгдэхгүй байгаа, таниулж чадахгүй байгаа тэр шин чанарууд одоо сайхан одоо түүх, соёлоо гэх юм уу аваад имиж брендинг хийх хэрэгтэй гэсэн үг болчихж байгаа юм л та. Тэгжээж манай улсын нэр хүндэлсэн. Тэрийгээ дагаад гадаадад олон улсад гарч байгаа одоо манай бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүд амжилттай одоо зах зээлд гарах нэг үндсэн гол нөхцөл нь улсын имиж бүрдүүлэлт юм гэсэн ийм судалгаанууд байдаг. Хамгийн түрүүнд барьж аваад одоо харж болох юм нь одоо New York Times гэдэг юм уу, BBC гэдэг юм уу том мэдээллийн сувгуудаар Монголын тухай яг Монголын тухай гарахаараа юуныхын тухай гараад ийнвэ гэдэгт эхлээд түүчж болно. Одоо бүтэн жилийн турш Монголын тухай мэдээлэл гадагшаа цацагдсны хэдэн хувь нь одоо уул уурхайн тухай, хэдэн хувь нь улс төрийн тухай, хэдэн хувь нь соёлын тухай ямар мэдээлэл цацагдаж байна вэ гэдгээс харах юм бол аяндаа баг мэдэгддэг. Тэгэхээр одоо миний хувьд бодлоор бол одоо би өөрөө гадаадд сурж байгаа хүмүүсээ хараа танай хүүхдүүд чинь газар дор амьдардггүй тарашинд амьдардаг юм байлээ. Одоо ингээл усаар одоо биш шүлсээрээ нүрээ угаачдаг юм байлээ. Би одоо хөдөө альдч ингээ амдаа ус балгаад нүрээ угаадаг да манай одоо хөдөө болоо. Тэгэхээр танай монголч шүлсээрээ ус одоо нүрээ угаадаг юм байлээ ч гэдэг юм. Тэгэхээр иймэрхүү мэдээллүүдийг олон дахин ингээд гаргаад ахаар одоо манай Монгол улсын тухай хүмүүс тийм л ойлголттой болж байна. Танад компьютер байдгүй, мориор сургуультай явдггүй ч гэх юм. Саяхан энэ бол 2007-8 оны тухай л асуудал шүү дээ. Тэгэхээр одоо ч гэсэн одоо Монголын тухай бол асар бага мэдлэгтэй хүмүүс бол байна л та. Тэгэхээр энийг л бид нар засахын төлөө зөв одоо яг нэгдсэн бодлоготойгоор явах хэрэгтэй л гэж хэлээд байна. Ийм байна л та. Одоо яг ямар нэгэн байгууллага эсвэл брэнд бүтээгдэхүүн өрсөлдөхийн тулд амжилтанд хүрэхийн тулд бусдаа яг адилхан дуурайгаад адилхан замаар нь явах юм бол амжилтанд хүрэх магадлал угаасаа байхгүй. Яг л адилхан бүтээгдэхүүн бол ялангуяа дорны соёлтой эсвэл манай Монгол улс одоо юу гэдэг юм бэ Европын имийг тэр чигээр нь хуулбарлаад хичнээн сайн хийсэн ч гэсэн
тэрнтэй зэрэгцдээд л дуусна уу гэхээс одоо өөр байгаад юм уу содон байгаад амжилтанд хүрэхгүй юм л да. Тэгэхээр яа харах байхгүй бүх салбарт бид нар Монгол гэсэн одоо философи байна, гүн ухаан байна, түүх байна, соёлын онцлог, өрмөс шин чанар байна. Тэгэхээр энийг шингээсэн бүтээгдэхүүн хийж л амжилтанд хүрнэ. Тэгээд одоо глобалчлал ингээд даяарчлал гэдэг бүх улс орнууд адилхан болох юм шиг магадгүй хэдэн жилийн дараа нэг үндэстэн болоод дэлхийн хэн гэдэг нэг хүмүүс болох юм шиг ерөнхийдөө ойлголтоос ингээд яваад байдаг. Гэхдээ үндэ бол энэ даяарчлал, ижилсэл одоо ингээд адилхан болоод байгаа юм дотор яг үндэ бол ондоошиж чадчихжээ тэр улс ард түмэн үнэлэгдэнэ үү гэхээс ш одоо нэг дагаад адилхан болоод бид нар бол үнэлэгдэж одоо манай улс гэж одоо Монгол гэж оршин тогтноход хүртэл асуудалтай юм шиг болж байгаа. Одоо бүгд адилхан болоод ирэх юм бол зохион байгуулалтын үед бол би нэг одоо Солонгосын жишээг хэлье л да. Саяны одоо өмнө би ярьсан Солонгос эдийн засгийн хөгжлөөр 17-д дэлхийд жагсаж явах үедээ имижийн судалгаа индексээр бол 33-т гарч өөртөө маш их гайхацгааж ирсэн. Тэр одоо имижийн судалгааг анх нэлээд одоо сайн боловсруулсан Английн Саймон Анхолт гэж судлаач мэрэгчлээ би тэр хүнээс асууж ирсэн байгаа. Бид нар яагаад ингэж ийм хөгжилтэй, ийм сайхан соёлтоос 33-т орчихваа. Тэгээд тэрэнд бол танай улсын тухай одоо бид нар олон улсаас ингээд төвөрчл судалгаа авсан үр дүн нь ийм байлаа. Одоо би бол танай улсыг мэднэ, хөгжилтэй, үнэхээр Сөүл хотод хэд дахин очсон, танай соёлыг мэднэ, өндөр хөгжлийг мэднэ гэд тэгж хариулж ирсэн байгаа юм л та. Тэгээд энэ дээр дүгнэлт хийгээд солонгосын одоо улсын имижийн комисс гэж байгуулжсэн. Тэр нь ийм пак гэж ерөнхийлөгч хавьд ерөнхийлөгчийн шууд харьяалалдаар зохион байгуулад одоо бодлоготойгоор кино бид нар мэдэн тийм ээ одоо Тэ Чангум гээл киноос тэр бол бас үндснийхаа тэр хоолны соёлыг бол маш хүчтэй одоо дэлхийд бол таниулж чадсан. Тэгэл ганц кино гаргаад киноны араас бол солонгос хоолны ресторанууд нэмэгдэх, солонгос хоолнд хүмүүс дуртай болох одоо солонгос хоолны жинхэнэ намтыг үзэх гэж одоо японочууд бол маш их одоо солонгос руу аялдаг болсон гэж байгаа. Солонгос хоолны дамжаанууд бий болсон гэх мэтчтэй ингээд нэг одоо нэг амжилттай сайн контентыг одоо хийж чадах юм бол тэрийг дагаад олон ажлууд араараас явдаг. Тэгээд энэ маань нэг улсын имиж сайн болж бүрэлдэх. Одоо бид нар ч гэсэн өнөөдөр цагаан сараар кимчээгүй айл харахад айгүй хоолж энэ ч гэсэн энэ одоо контент соёлын бодлогын үрдүүд бид нар тийм болчиход байж шүү дээ тийм ээ. Тэг кимчигээ зараад нь шүү дээ бид нарт кимчин дуртай болгочоод энэ ихэнх орн бол одоо тэр олон улсын түвшний экспертүүд түрүүн хэлсэнчлэн Саймон Анхолтыг юм уу уурж авчираад олон жилээр нөө зөвлөхөөр ажиллаулаад улсынхаа имижийг сайжруулах эхлээд мэдээж одоо бодит байгаа байдал дээр нь судалгаа явуулчаад цаашдаа бид нар ямар бодлогоор яаж явах вэ гэдгийг тодорхойлоод тэр тууштай ажиллах хэрэгтэй болдог. Манай улсын хувьд бол мэдээж одоо доороосоо бас дизайнерууд энийг ойлгосон хүмүүснээс чимээгүй байгаад байхгүй тодорхой хэмжээгээр судалгаа хийж нийтлэл бичиж хүмүүст үгээ хүргэж гад тодорхой хэмжээгээр засгийн газар энэ оролцоо бэж ижил энэ том судалгаа энэ том миний ард гарна л да. Тэрнээс ганц хүн ганц жижиг судалгааны байгууллага саний хэлсэн тэр гадаадад олон улсад ямар имиж бүрдсэн байгаа энэ тэрийг нь яаж сайжруулах юм гэхээр нэлээд том өргөн хүрээний ажил болох болоо гэж яг миний хувьдаа бол бодож байна. Одоо шил одоо улсын хувьд болохоор нэг хард софт гэх хоёр power одоо хүч байдаг гэж хуваагаад ангилж бид нар бол хард талын хувьд бол асуудал хүнд тийм ээ түрүүн зэвсэглэл улс төр одоо юу гэдгийг тэрүүгээр бол чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр одоо соёл, урлаг, түүх бол биднэрт асар их хариун түүх вэ. Дэлхийд хаач байхгүй түүх вэ. Тэгэхээр энэ яагаад имиж бүрдүүлэхэд чухал вэ гэхээр бид нар одоо BMW машин шиг юм эсвэл Samsung шиг, LG шиг, Nokia шиг брэндүүдийг хийж мэдээж болно. Тодорхой олон жилийн дараагаар чадах боломжтой ч болох бах. Гэхдээ энэ бол өөр улсад ч гэсэн байгаа шин чанар, байгаа юм одоо техник технологи байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн нэг өөр хинч булаацлахгүй шин чанар одоо нөгөө нэг одоо юм маань гэхээр нөгөө түүх соёл мад одоо манай Чингис хааныг бол булаацалтаад өөр улс бол авч чадахгүй түүхийг булаацлах. Тэгэхээр энэ ямигаал хоолны соёлоо тийм ээ дээл хувцсны соёлоо илүү өнгө оруулж илүү зөвлөж хүмүүс таниулах юм бол энэ бол өндөр соёлтой ард түмэн гэж үнэлэгдэнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол одоо улс ард түмнийг хооронд нь харьцуулахдаа өнөөдөр бол бид нар ялгаагүй бүгд iPad барьж чинь, компьютер үзэж чинь, интернет холбогдож чинь энэ шин чанараар өрсөлдүүлэхэд бол дэлхийн альч гүрэн бол одоо ингээд цаашдаа бол улам эзлэхэн түвшинд очих болоо гэж харж байгаа байхгүй. Тэрэн дунд улсууд юугаараа ялгарх вэ гэхээр тэр баатарлаг түүхээрээ соёлоороо хоорондоо ондоошож ялгарч бахархаж одоо нэг өөрийн гэсэн байр суурьтай байж чадна гэх юм уу да. Тэгэхээр энэ талаар манай улс бол барих хэрэгтэй л дээ. Тэрнээс бид нар гинт одоо Эвлийн цамхшиг цамхаг бариад бид нар мундаг болчихно гэдгийг юм уу эсвэл машин үйлдвэрлээл манай улс мундаг болчихно гэдгийг юм уу энэ тал биш. Манай улсын хувьд бол давуу талны харгуу түүх соёл байгаа гэж үзэж байна.
Нэг имижийн сайн бэжэж нэг хүлэн зөвшөөрсөн гэдэг нь солонгосын жишээг ирсэн ч тий. Яг адилхан бараа бүтээгдэхүүн нэг амжилттай биш байгаа байхгүй. Эхлэл нь хүмүүс үнэлэгдэхгүй болонгууд хүмүүс манай ноолорын хувцсанд юм уу манай юмд итгэж авахгүй байгаа байхгүй. Манай улсын нэр хүнд муу учраас итгэх ер нь бол имиж гэдэг чинь итгэл, найдвар одоо нэг итгэл үнэмшил гэж баг илүү хийж болохоор тэгэхээр имиж сайн гэдэг бол тэр улсад итгэж гин гэсэн үг. Одоо made in Japan гэдэг үг одоо юу гэдгийг Швейцарт үйлдвэрлэв гэдэг цаг гэдэг бол шууд утгаараа тэр хүнд олон юм бодохгүйгээр шууд сонголт хийх хүргэж байгаа имиж итгэл үнэмшил байна гэсэн үг л дээ. Тэгэхээр Монголын талаарх дэлхийн нийтийн олон улсын түвшинд тэр бодлыг, имижийг, итгэл үнэмшлийг бид нөр өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээ нь монголчууд сэржин гэдэг юм уу ямар монгол гэдэг. Одоо жишээлбэл дахиад солонгосын жишээ авъя л да. Олон улсад болохоор ерөнхийдөө ингээд урах нарны орон гэдэг юм уу нэлээд тийм тайван тэгээд тухайн үедээ олон улсын сэтгүүл одоо энэ дэр мэдээлэлээр гарахаараа л ерөөсө хойд урд солонгосын дайн гэсэн тийм нөгөө нэг гарчигтай мэдээлэлүүд асар олон байсан. Гэтэл чинь нөгөө нэг солонгосчууд мэдээж бас өөрийн гэсэн түүх соёлтой, бахархах зүйлтэй ард түмэн тэрийг нь болохоор ерөөсөө мэдээлж байгаа юм байхгүй. Тэгэд энийг бид нар өөрчлөх ёстой юм байна гэдэг. Тэгээд их тийм урах нарны нэг тийм дайман бас нэлээд жоохон тийм сул гэдэг юм уу те нэг тийм орон байсныг нь Dynamic Korea гэсэн слоган одоо урийн авг дэвшүүлж байгаад одоо эн чинь яа харахгүй Азийн ийм хүчтэй одоо эрчтэй улс юм байна гэсэн мессежийг олон талаар зэрэг өгсөн л дөө. Энд бол дэлхийн хөл өмгийн авар шалралт тэмцээн зохион байгуулсан гэдэг хүртэл мэдээж орж байгаа. Тэгэхээр ийм төвшөнд явж ээж улсын нэр хүнд имиж бол өсөж байгаа юм л та. Энэ нөгөө улсын имиж бүрдүүлэх одоо индексийг тодорхойлоход ингээд хүчин зүйлүүд бий. Тэрэн дотор яа харахгүй хүн гэсэн хүмүүс ард түмэн гэсэн үг байгаа л да. Тэгэхээр ганц би биш, та биш бид нар цөмөөрөө бас улсынхаа имижийн төлөөр улсынхаа нэгж эд ширхэг нь учраас хичээж бас байх хэвээр. Тэгэхээр энэ би бас нэг жишээ хэлэхэд юу гадаадд ингээд сурч хахад ингээл надад ихтэй юм асуусан чинь туслаад их сайн байлаа нэг 50 гарны эмэгтэй. Тэгээд сүүлд нь ярьж байгаа дуусна одоо баярлалаа танд их сайхан одоо хандлаа гэсэн чинь тэглгүй яах вэ чи гадаад хүн юм чинь одоо чи нутагтаа очиод ингээ манай улсын тухай би чамтай муухай харьцах юм бол туслахгүй бол чи очиод ингээ солонгосчуудыг манай улсын талаар муугар ярина. Манай улсын имижэд муу гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол нэг тийм өндөр боловсралтай мундаг хүн байгаагүй зүгээр жирийн нэгэн эмэгтэй байсдаг. Тэндээс би бол гайхчихсан байхгүй. Хин тэгж улсынхаа төлөө бодоод хин нэгэнд гудамжинд ч юм уу сайхан хүнд хандах ёстой гэж. Манайд бол харин ч эсрэгээр гадаадын сайтуудаар Монголд явах юм бол хулгаагаас болгоомжлоорой, ягараа тэгэр ингэр гэсэн мессежүүд явж байгаа. Тэгэхээр энэ болохоор асар ингээд эсрэг байгаад энэ л дээ. Энийг сайжруулахын тулд мэдээж бид бүгд бас хичээх ёстой. Солонгосчууд өөрсдийнхөө имижийг бүрдүүлэх тал дээр илүү бодлоготойгоор анхаарсан гэсэн зүгээр жишээ болгоод хэлэх юм бол одоо үндэсний том музейнүүдтэй үндэснийхээ хувцастай орж ирж байгаа хэнийг ч гэсэн үнгүй үйлдвэрлэдэг ч юм уу те. Тэгэх юм бол үндэснийхээ соёлыг их тийм амархан аргаар хүмүүс мэдээж альж газрын улсын чанар том музейд бол гадаадын аялал жуулчд байнга орж гарч байна. Тэнгүү тэнд өөрийнх нь орны хүмүүс гээд үндсний хувцастай явж явах юм бол мэдээж бас нэг сайхан сэтгэл төрдөн. Тэгэхээр энэ бол жижигхэн мөртлөө амархан шийдэж зарга. Дээрээс нь дахиад YouTube дээр солонгос хоолыг хэн сайн хийж чадах вэ гэж нэг жижигхэн тийм уралдаан YouTube-оор явуулж байгаа чинь онлайнаар болоход дэлхийн бүх хүмүүс хоолоо хийгээл үзүүлэл харуулаад тэгэд энэ бол дахиад одоо солонгос соёлд хүмүүсийн анхаарлыг татсан хэлбэр байна тийм ээ. Солонгосын хоолны газруудыг яг одоо оноос нь ийм улсуудад олноор нөгөө нэг ресторан байгуулахыг дэмжих бодлого бас барьсан. Тийм. Тэгэхээр энэ бол солонгос хоолны газрууд олон болно гэдэг бол тэнд үйл шүлэгт нэмэгдэн тэр ресторанаараа дамжуулаад одоо интерьер, тогтчлолт бүхий л юмар нь солонгосын соёлыг бий болгож хүмүүст харуулж чадах байхгүй. Тэгэд одоо шинэ олон улсын олимп эмдэр чинь одоо солонгос хоолыг бол хүмүүс хүлээн зөвшөөрөөд тэнд солонгос хоолны одоо конор ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр солонгос хоолыг бол дэлхийн хүлээн зөвшөөрчөөд байна гэсэн үг тийм ээ. Тэрнээс гадна яагаад ийм байдалд хүрчвэ гэхээр гинт хийхгүй. Энэ болохоор зайлшгүй одоо суур судалгаа нь хэрэгтэй. Одоо кимчиг бол зүгээр сайнсан гэдээ хахад идүүлэхээс илүү шинжлэх ухааны нотлохоо баталгаагаар кимчи бол ингэж эсэлдээд ингэж байцаагаар гээд инхээр үнэхээр одоо дархлаа сайжруулдаг ийм юмаа гэж нотолж гаргаж ирсэн үндснээр хүмүүс кимчиг хэрэглээгээ болгосон. Тэрнээс гадна миний одоо анзаарч байхад бол солонгосын бүх ихтэй сургуулиудаар кимчи судлалын төв гэж ажиллаж байдаг. Тэгэд ингэж ажиллаж байхад кимчиг одоо олон улсын одоо конференц хурал дээр л кимчийнхаа талаар солонгос хоолныхаа талаар салбар хуралдаан дээр л яригдаад исэн гэсэн үг. Тэгэхээр энэ мэтлэгийг хийж ээж л одоо солонгос хоолыг тэгээд дээрэс нь кино гарсан гэдээ бас түрүү ярьсан тийм ээ. Тэжан гүмгээ кино гарсан. Энэ бүгд нийлжээж одоо солонгос хоолны соёлыг дэлхийн хүлээн зөвшөөрч байна гэдэг юм уу тийм ээ.
хэрэгтэй. Би бол хамгийн их бодож байна цагаан эдийн дээр анхаарад одоо Монгол бяцлаг арц гэдэг тийм ээ, арц бол нэлээд ховор одоо тараг гэдээ явж идэг. Тэгэхээр би бас л жишээлээд гадаадад тараг идчихэд одоо чи тараг хизээ одоо йогурт гэж хэлчихээ, йогуртыг чи хизээ идэж үзсэн бэ? Манай дээр идэж үзсэн үг. Үгүй манайх ч одоо бүр ингээд гэртээ бүрээд ингээд ижи аав эмээ өвөө манд бүгд хийж өө тийм үү гэл. Одоо жишээ нь нэг улсын хүмүүс бас тэгж ойлгочтой. Биднийг тараг идэж мэдхгүй гэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ цагаан эдэг бол бид нар зайлшгүй хөгжүүлж одоо дэлхийд брэнд болгох ёстой. Тэрнээс гадна нэг эми ургамлууд, чацарган, вансан брүү өдрөд их ховор нандин, цайны ургамл төр би тэрийг бүгдийг одоо тэрийг одоо суур судалгаатаагаар үнэхээр нотлоо тийм юмд ийм сайн байдгийг гаргачаад тэрийг нь хөгжүүлээд бүтээгдэхүүн болгоод олон улсад гаргах хэрэгтэй л байна.